За энэ орой минь төргийа сонсож байгаа болов. За бүгдээрээ яг 2 минут хүлээгээд 19 цаг болохоор ярилцъя. Таад маань мэдээлэлээ саналаа асуух зүйлээ асуугаарай. Юугаа лайвыг анхудаа баг хийж үзэж байгаа болохоор уул нь стори дээрээ бас тавьчдсан юм лээ. Тэгвэл манайхан стори хараад линкийн дараад ороод ирвэл тэр яг товчоолдгүй. За дараагийн удаа оруулъя та. Чимэг бор баярлаа. Ирээд фоллоу дарнаа. За яг 7 цаг болсон байна. Бүгдээрээ орж ирсэн. Яг одоо үзэх боломжтой байгаа найзууд маань үзээд боломжгүй байвал дараа нь бас юу ярих гэж байгаа юм болоо гэд харж болох бах. За энэ 7 хоног болсон үйл явдал гэвэл манай Монгол Ардын намын баг хурал бас их хурал баг хурал хамт дараалаад боллоо. Тэгээ Монгол Ардын намын их хурал буян тухай спорт зохицолборт 15, 16, 17 болоод тэг өчигдөр бол баг хурал их хурлаас сонгогдсон баг хурлын гишүүд бас хурлаа хийсэн. Тэгээ Монгол Ардын намын үүсэт байсан нөхцөл байдал шийдвэрлэгдэж тэгээ одоо ямар нэгэн байдлаар асуудал үүсэхгүйгээр цаашаа явчих байх. Тэгээ энэ дээр бол их баяртай байна. Монгол Ардын намын өчигдрийн баг хурлаас бол удирдах зөвлөлийн гишүүд нийт 39 гишүүн байдаг. 39 гишүүн бас сонгогдсон байгаа. Тэгээ тэрний нэгээр сонгогдсондоо бол их баяртай байгаа. Их л тийм ажилтай завгүй байх бах. Гэхдээ таад манай найзууд маань одоо ийм байдлаар ажиллавал зүгээр байна. Ингэж хамтарч ажиллая гэсэн саналууд байвал бас хэлээрэй. Ер нь цаашдаа яаж одоо бодлогын чиглэлд ажиллах уу гэдэг дээр бол бодоод л байж байна. Тэгээ сайхан саналууд бол та хэдээс л гарч ирэх баха. Манай назар саран цагт баярлаа. Нэлээд их ажилтай байх бах. Тэгээ бүгдээрээ хамтраад ажиллахад болох баха. Physical leisure үзсэн үү? Орхон баяруул хав очроо. Лав очир гэсэн нэрхэлтэй санагцсан. Тэгээд манай нөхрийн нэрийг бас лав очир гэдэг. Тийм болохоор ягаад ч юм тэгээд нэрээс ахуулаад л таалагдаад явц. Үнэхээр мундаг байсан да. Геологч болох юм аа, мэрэгжлийнхаа тухай яриач гэд мөнгөчин асууж ах шиг байна. За тэгээ чинь геологч гэд мэрэгжлийнхэн талаар яриад тэгээ дараа нь одоо яг одоо улсын хурал дээр хилцэгдэж байгаа Монгол улсыг хөгжүүлэх 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай их хурлын тогтоолын төслийн талаар бас яах мэдээлэл өгье гэж утсан байгаа. Тэргээ танилцуулъя. За геологч болох гэж байгаад нь маш их тийм талархаж хүлээж авч байна мөгчөө. Энэ мэрэгжил болохоор ер нь л байгальд хайртай болгочдөг.
яг газрын хэвлийгээд энэ хөрснөөс одоо бид нар ингээд доош харахад хөрс харагдаж байгаа. Тэгээд тэрнээс доошоогоо үргэлжилж байгаа шүү дээ, тий. Тэр бүх хэсгийг энэ орон зайг газрын хэвлий гэж нэрлэдэг. Тэнд яг юу байна вэ? Тэрийг бүрдүүлж байгаа усыг энэч тэр янз бүрийн чулуулгын тэр судалдаг ийм шинжлэх ухаан байгаа. Тэгээ геологч хүн өөрөө яг яадаг вэ гэвэл яг хээр ажилдаг. Тэгээ тэнд нь ямар төрлийн чулуулаг байна? Хэрвээ тэр чулуулаг тэнд байвал тэндээс гарах ус нь ямар одоо ус чинь өөрөө чулуулгын анцаа орон зайд оршиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр нь ямар чанартай ус байх уу? Ууж болох уу, үгүй юу гэх зэрэг мэдээлэлүүд гардаг. Тэгээ өшөө бас газрын одоо бид ингээл доошоо гарахад хөрс харагдаж байгаа боловч тэрнээс доошоо гарах юм бол зөндөө их хагарал анцаавууд байдаг. Тэгээ тэр нь бол идэвхжижээдэг тодорхой хугацааны давтамжтай. Тэгээ тэрннгээрээ болохоор газар хөдлөх асуудал бий болно. Тэгээ ер нь бол газар байнга л хөдөлж идэг. Тэгээ хүчтэй хөдлөх үед нь л бол бид нар мэдэрдэг. Тэгэхээр газар хөдлөлт яагаад бид нар мэд хэрэгтэй вэ? Санаа зовох хэрэгтэй вэ гэхээр энэ чинь одоо байгалийн гамшиг шүү дээ. Тэгээ үнэхээр одоо цогтож чадахгүй их өндөр одоо баалаар газар хөдлөх юм бол дээрээс их том юм унах жишээтэй тий. Тэгэхээр хаана байшингаа барих уу? Хаана ер нь Улаанбаатар хотын хаана амьдрах вэ хүртэл одоо энэ геологчдын гаргаж ирдэг дүгнэлт байдаг. Тэгээ яг геологийн салбар уул уурхайтай яагаад ийм нягт хамтын ажиллагаатай холбоотой болчдөг вэ гэхээр тэр нөгөө газрын хэвлийд байгаа чулуулгийнхаа шин чанарыг нь судалж идэг болохоор одоо ашигт малтмал гэж яриад байдаг. Одоо тэр нүүрсэнч тэр зэсэнч тэр тэрийгэ гаргадаг бүх зүйлүүдийг нь бас судалж өгдөг учраас ер нь геологийн шинжилгээ ухаан байхгүйгээр уул уурхай явахгүй. Альва нэг тийм сонирхолтой зүйлийг олсны дараа л олборлолт явагдана шүү дээ. Тэгэхээр геологийн судалгааг бол давхар бид нэр практик ач холбогдлыг нь хараад газар хаана хөтлөх гээд байгаа юм бол газрын доорх ус нь хаана байгаа юм бол гэдгээ сайн харах хэрэгтэй. Тэгээ яг газрын доорх усны судалгааг би нэлээд ярьдаг. Яагаад өөрхөн мэрэгчлэлтэй холбоотой л тэгдэг баг. Ер нь бол худгаас ус авч хэрглэж ийна л гэж байгаа бол газрын доорх усыг хэрглэж ийн гэсэн үг. Тэгэхээр хаана байгаагаа бид нар мэдэх ёстой. Тэгэхээр энэ чиглэлээр судалгаа хийх нь зөвөө. Тэгээ геологч мэрэгчлэлийг одоо Монгол улсад бол шинжлэх ухааны технологийн сургууль, Монгол Улсын их сургууль бэлтгэж байгаа. Тэгээд нэлээд гадаад харилцаа сайтай байдаг учраас 3 дугаар курсээс ахуулаад ер нь гадагшаага их явдаг шүү. Тэгээд их сайхан боломжийг олгосон. Би өөрөө шинжлэх ухааны технологийн сургуулийг төгссөн. Тэгээд сургуулаараа үргэлж бахархаж явдаг та. За Монгол Улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг одоо энэ сард 11 сарын 30 гэхэд бид нар батлах ёстой хугацаатай. Тэгээ яг энэ үндсэн чиглэлийг батлах ажлын хэсэгт нь орж ажиллаж байна. Тэмүүлэн гишүүн ахалж байгаа. Тэг өнөөдөр ажлын хэсгийн эхний хурал болсон. Тэгээ зүгээр энэ үндсэн чиглэл гээд энэ Монгол Улс 26-аас 30 онд Монгол Улсыг яаж хөгжүүлэх юм бэ гэсэн юм 5 жилийнхаа төлөвлөгөөг бол гаргаж байгаа. Тэгээ энэ дээр бол миний онцолж харж байгаа зүйлүүд нь байгаль хамгааллын чиглэлээр байгаль хамгаалал дотор болохоор улсын тусгай хамгаалалтай газрууд, устай холбоотой асуудлууд ордог. Тэгээ уул уурхайн чиглэлээр эдийн засгтайгаа шууд холбогдоод явцдаг. Тэр хоёрыг харж байна. Мөн үндэсний сөрөн төсвөрлөх чадах гэдэг одоо тэр бүлэг хэсэг дээр бол ажиллаж байна. Тэгээд хэд хэдэн саналын зарчмын зөрүүтэй саналуудыг манай ажлын албаныхан өнөөдөр бэлдэж дуусаж байна. Маргааш ажлын хэсгийн хурлаар ороод тэгээ ер нь бол 2026 оноос 30 он гэхэд ер нь 2030 он гэхэд Монгол улс хаана яаж хөгжсөн байх юм бэ? Ямар болсон байх юм бэ гэдгийг нь л харна гэсэн үг ээ. За оюутлогоо зээлийн хүү хизээ буруулж байгалийн баялагын байгалийн баялагын үр дүн өгөөжийг хизээч ард түмэнд нь хүртэж сэтгүүр тэтгэмж салинг дөрвтойхон нэмж дундаж тохироод хизээч хүрэх гээд байна. За жавхлан амрын комментиг уншлаа. Коммент хэлгээсэнд бас баярлалаа. Оюутлогоо зээлийн хөөгийн талаар бол нэлээд мэдээллийг уншсан байх шиг байна. Тэгээ хоёр нь альва төсөл анх хэрэгжихдээ эрсдэлийн үнэлгээ гэж бол асуудлыг ярьдаг. Одоо энэ төсөл яг өргөж өгөх үү? Огт газар дээр харагдахгүй байгаа зүйлийг бий болгох гэж байгаа учраас тэгэхээр анхны зээлийн хүү бол одоо байгаа тогтоогдсноор 11% байна гэдэг бол ер нь одоо жишг байх. Ер нь жишг байгаа. Тэгээд тэр маань цаашаагаа яваад
2018 онд бас нэг том ажлын хэсэг гараад бууруулах гэж ажиллаж байсан байна лээ. Одоо их хурал дээр бол яг хяналтын сонсгол төр хороо байгуулагдан ажиллаж байгаа. Бат найрамдлагч баглж байгаа та хэд маань мэдж байгаа бах. Тэгээ энэ төр хорооны ажил бол ер нь мэдээллийг ил тод одоо нийгэмд хүргэх ийм ажил. Яг энэ зээлийн хүүг бууруулах асуудал нь болохоор засгийн газар өөрөө гэрээ хийсэн учраас засгийн газар дээр хийгдэх ажлаа. Тэгээ тэр ажил нэлээ явж байгаа шүү гэн. Одоо яг их хурлын гишүүний өөр ажиллаж байгаагийн хувьд зээлийн хүү хизээ буурах нэ гэсэн гэрээний тэр холбогдолтой мэдээллийг одоо хянаад хараад сууж байна. За Батторж тэр алуулчлаа. Содоо нарын оройн өнөдөр цэвэрлэгийн гишүүнээр сонгогдсон баяр хүргье. Баярлалаа. Тань мөнхчин таны бодлоор эмэгтэй хүн геологч мэргэжил хийх зохихгүй. Мөнхчин хараа манай ээж өөрөө геологч юм баггүй. Тэгэхээр би яг ингээ удам дамжсан тийм геологч мэргэжилтэй. Тэгээд намайг анх геологч болно гэж тэгж хаад манай аав тийм дуртай байгаагүй. Тэгтээ бусандаа бол би хизээж харамсдаггүй. Үнэхээр сонирхолтой мэргэжил эзэмшсэн. Тэгээд ээжийнхаа мэргэжлийг эзэмшсэн учраас бас надад маш их олон номнууд үлдсэн ирсэн байдгаа. За улс төрийн таны баярхуу гол баяр. Таны замдаа нөхрийн чинь барьж аваад зарим нэг улс төрчид харлуулах гэдэг ашиг нөхрийнхөө талаар үннийг дэлгэрэнгүй ярьж өгөөч. Тэгэл нөгөө улс төрч болно гэд ер нь бэлтгэгдэж байгаа бүхэл хүмүүс л ярьдаг л да. Байж болох бүх зүйлүүдээр л одоо харлуулах, дэлгэх, мэдээллийг нээлттэй тавих ч юм уу тийм зүйлд бэлэн байгаарай л гэдгийг тийм лээ. Тэгээд тухайн үед бол яг ажилтны эрх соёлын хуучнаар уул уурхай хөндөлтөрийн яамны дицайдаар томилогдоод яг жинхэнэ улс төрд бэлтгэгдэж эхлэхэд бол яг ийм одоо ар гэрийн байдлыг чинь нэлээ ярина, бүхэл юмнуудыг чинь хардлуулна, өөр өнцгөр нь ярина гэд бэлэн байгаарай л гэдэгт байсан. Тэгээ одоо л яг тэрийг мэдэрч байгаа. Тэгээд одоо яг манай нөхөр болохоор одоо яг ямар байдлаар нь битээр нэг мэрэгчлээ надаас 3 жилийн өмнө төгссөн. Яг энэ салбарын мэрэгчлэлтэн хүн уурхайн компанид ажилладаг. Тийм яг зүгээр би ч гэсэн өөрөө хувийн хвшилд ажиллаж байсан, төрд ажиллаж байсан ийм хүн. Тэгээ тийм учраас л одоо харлуулах өнцг нь өөр зүйл болтохгүй л байгаа хэл та. Тэгээ зүгээр тиймэрхүү өнцөг бариад харлуулах гэдэг хүмүүстэй хандаад хэлэхэд одоо хэрвээ манай нөхөр нэгдүгээр сургуулийн багш байсан бол би нэгдүгээр сургуультай холбоотой байна гэж байхгүй дээ. Тэр хүний эзэмшсэн мэрэгжил нь байна. Хэрвээ 3 дугаар эмнэлгийн эмч байсан бол би 3 дугаар эмнэлгийг төлөвлөн гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд энэ тухай ч гэсэндээ бас холбогдох хууль тогтоомжид бол одоо заагийг гаргаж өгсөн байт юм лээ. Тэгээд одоо хэрвээ одоо ер нь хэвлэлийн эрхчлөө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэр янз бүрийн мэдээллүүд гарч илээдэг. Тэрийг бол нэг тийм одоо анзаарч ер нь нэг уншдаггүй те. Алсын араа 2050 хөгжлийн 5 жил. Алсын араа 2050 хөгжлийн 5 жил хөтөлбөр хоёр орондоо авцалдаж байгаа юу таны бодол? За яг энэ дээр дүгнэлт гарсан байлээ дорж байгаа нь зоргоо. Алсын араа 2050 хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлоготой зарим зүйл заалт нь нийцэхгүй байна. Эсвэл яг тэр 2050 он гэхэд хүрнэ гэсэн төлөвлөгөөнд хүрэхээргүй хэмжих үзүүлэлтүүдийг тавьсан байна гэсэн ийм шүүмжлэлүүд бол байна. Маргааш ажлын хэсгийн тэмүүлэн гишүүнээс ахлуулсан ажлын хэсэг хуралдахдаа бид хэд нэлээ ярих баха. Тэгээ яаж засаж сайжруулахаар байна? Ер нь хөгжлийн бичиг баримтууд олон солигдох дэмий 2050 Алсын араа урт хугацааны хөгжлийн бодлого батлагдаж байх үед би шинжилгээ ухааны технологийн сургуульд ажиллаж байсан. Тэр үед бол тухайн үеийн Монголд байгаа бүхий л эрдэмтэд, судлаачид энэ бичиг баримт дээр сууж ирснийг өөрийн биеэр мэднэ. Би яг тэр инновацийн хэсэгт нь сууж өөрөө ажилласан. Тэгээд одоо биднэрт байгаа одоо тэр бүхэл хүн одоо боломжит хүнийхээ нөөцөөрөө энэ 2050 бичиг баримтыг бий болгосон. Тэгээ бичиг баримт өөрчлөгдөх тусам л дотор нэг юм гээдэн эсвэл нэмэгдэн. Тэгээ уул нь 2050 бариад л яг тэрийг биелүүлээд явах нь чухал хаа. Ашигт малтамлын тухай хуулинд өөрчлөлтөнд салбарыг идэвхжүүлэхээр юу тусгацсан бэ? За ашигт малтамлын тухай хуулийг бол ажилтны эрх соёлын яамнаас зарим одоо бүр шинээр найруулахгүйгээр цөөхөн хэдэн зүйлд нь өөрчлөлтийг оруулаад яг тулгамдж байгаа асуудлаа шийдэд оруулж ирье гэсэн байгаа. Тэгээд хүлээж байна. Яг ямар хувилбар гарсныг нь бол хүлээж байна. За ашигт малтамлын тухай хуультай холбоод ер нь ашигт малтмалтай холбоотой өөрөө ч би бас салбарт ажиллаж байсан
энэ салбарын мэрэгжлийн хүний хувьд ер нь одоо шин тутам үүсэж байгаа харилцаа одоо өнөөдөр манай 40 төгөлдөр үйлчилж байгаа ашигт малтмлын тухай хуулиар зохицуулагддаггүй. Тэгэхээр тэрийг одоо сайжруулахын төлөө одоо чухал ашигт малтмал гэдэг зүйлийг томьёолж одоо чухал ашигт малтмал хэрвээ бид нар цаашаа Монгол улсад хөгжүүлэх юм бол одоо хууль эрх зүйн орчин ямар байх ёстой юм бэ гэдэг дээр хуулийн төслийг хэд хэдэн гишүүдтэй хамт санаачилсан байгаа. Тэгээ одоо бол засгийн газар руу саналыг нь авахар явуулчихсан байна. Хариуг нь хүлээж байгаа. Ер нь л бол Монгол улсад тийм хайгуул хийх, ашиглана гэдэг хоёр зүйлийг хооронд нь одоо зааглаж өгөхийг л зорьсон байгаа. Хайгуул хийн гэдэг бол олборлон гэсэн үг юусоо биш. Хайна гэдэг бол усыг хүртэл хайдаг. Тэгэхээр бид нар одоо ус хүндэтгэлтэй байгаа газруудад ялангуяа ашигт малтмлын хайгуулын ажлыг явуулах юм бол газрын доороо бид нар хаана ус байна, дараагийн худгаа хаана өрөмдөх вэ гэдэг мэдээллийг олж авах боломжтой болно. Хэдэн хүүхэдтэй улсын засвар сэргэлтүүд нөхцөл байдлыг мэдэж байна уу гişүн гой гэсэн байна. За батлах хариулъя. Би 3 хүүхэдтэй. Манай баг хүүхэд цэцэрлэгт явдаг. 54 дугаар цэцэрлэгт явдаг. Яг хараалалаараа болохоор сонгоны архын дүргийн 3 дугаар хороонд хараалагддаг. Тэгээд сая цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш нар ажил хайхад бол яг л адилхан л манай хүүхэд бол цэцэрлэггүй байлаа. Гэхдээ яг ангийнхан багш нь нэлээ их гэрийн даалгавар өгөө болчихсон. Тэгээд л оройдоо хүүхдтэйгээ хийгээд имээ нас хийлгээл иймэрхүү байдлаар өнгөрлөө. Тэгээд сургуулийн өмнөх боловсролын талаар бол одоо хүүхдэд дагаад ер нь сайн мэдэн шүү. Тэгээд одоо хүүхдэд өгж байгаа тэр өдөрт нь өгж байгаа хоол хүнсэнд нь зарцуулж байгаа мөнгө нь одоо миний хувьд бол нэлээд санаа зовоож байгаа асуудал байгаа. Маш бага шүү дээ. Нэг хүүхдэд 3,000 байна уу? Тэгээ тэргээр чинь яалаач одоо үржил хэмтэй хоолоо авч идэж чадахгүй. Тэгээ зарим тохиолдолд бол бид хэд эцэг эхчүүд өглөөдөө хуурай идэх юмыг бас ээлж дараалал авчиж өгдөг ийм нөхцөл байдалтай ч байсан. Ойрд бол тэгсэнгүү. Тэгээ сая нэлээд тоног бас ажиллахгүй ажил хайж байгаад буцаад эргээд орчихсон. Хичээлдээ бол одоо явж байгаа. За сургууль цэцэрлэгтэй холбоотой яриад байвал зөндөө л асуудлууд байгаа. Тэгээд хүртээмж нэг асуудал, чанар бас нэг асуудал. Чанартай боловсролыг эзэмшүүлэх ёстой. Бас энэ хүүхдтэй боловсрол эзэмшүүлнэ гэдэг бол зөвхөн одоо сургуульд даатгаад явах асуудал биш. Манай 2 том хүүхд болохоор хоёулаа дунд сургуулийн хүүхдүүд тэгээд хичээлээ хийж яхад нь одоо ер нь л бол анхаарал тавихыг оролддог. Миний гэртээ ганц хариуцдаг зүйл бол хүүхдүүдийн сургууль хичээлд нь анхаарах байдаг. Гэхдээ яг өндөө сүүлийн 2 удаагийн том хүүгийнхаа эцэгхийн хуралд бол явж чадсангүй аав нь явсан байгаа. За бэлэг баяр. Геологийн салбарыг хөгжүүл улсын алсан хараа энэс эхэлнэ. Харин санал 1. Геологийн салбарыг хөгжүүлэх ёстой. Геологийн салбар уул уурхайн салбараас олборлолтын үйл ажиллагаанаас ер нь бол 10-аас 15 жилийн өмнө алхаж иж одоо геологийн салбар хөгжинэ. Тэгээд ягаад вэ гэхээр тухайн нэг одоо орд газрыг бий болгоход 10-аас 15 жилийн хайгуулын ажил ер нь л шаардна да. За боловсрол эмэгтэй гэж менежер сарын цэцэгт баярлалаа. Амжилт Ганбаатар гам баярлалаа. За тэгвэл хэр цаг үетэйгээ нийлдгийг нь дахиад асуучаа. Сензэв блицүү. Сензэв хариулчих тийм лүү. За булган зорио мэндэ надаас тэ асуу монголчуудаас асуу Централ ТV-гээр хагасаа өдөр бүр гарч байгаа таны хөтлөх нэвтрүүлэг бол үндэсний хилцүүлэг өрнөлтөө хөгжилтэй ард иргэдийн бодит дуу хоолойг хүргэсэн мэдлэг түгээсэн шинэлэг сайхан нэвтрүүлэг шүү. Энэ нэвтрүүлэг хизээ дуусах үлээ. За булган содон цэрэн маш их баярлаа. Энэ нэвтрүүлгийг болохоор 12 сарын 27-нд хамгийн сүүлийн дугаар байгаа юм лээ. Тэгээ би бол зочин хөтлөгчөөр оролцож байгаа. Хагасаа өдөр уул нь би ингэ 7 хоногийн ажлыг төлөвлөхдөө хагасаа бүтэнсээ өдрийг аль болох хүүхдүүдтэйгээ гэртээ байхыг хичээдэг. Тэгтэл одоо хагасаа юм уу бүтэнсээ өдрийн аль нэг нь бол заавал одоо өөр ажилтай болж таардаг. Тэгээ энэ намартаа бол баг гэртээ байхгүй л болчиход байна. Ягаад гэвэл шууд дамжуулагдсан явж байгаа нэвтрүүлэг. Яагаад шууд вэ гэхээр булган содон цэрэн үдсэн бах санал асуулт асуугаад саналыг нь шууд дамжуулалтаар үзэж байгаа үзэгчдээс авдаг баг. Тэгэхээр өмнө нь бичлэлт хийгддэггүй. Тэгэхээр яг миний амралтын өдрийн хагас бол энэ нэвтрүүлэг зарцуулагдаад байгаа.
Тэгээд анх Централ телевизийн захирал анх 2 захирал над руу албан бичгээр санал тавихдаа уулуурхайн асуудалтай холбоотой ер нь мэдлэгийг уулуурхайтай холбоотой зөв мэдлэгийг хүмүүст түгээе. Тэгээ та ажлынхаа хажуугаар зочин хөтлөгчөөр орох боломжтой юу гэд асуусан. Тэгээ их дуртай хүлээж авсан. Централ телевизийнх нь бас маш их баярлаж байгаа. Тэгээ нэлээд тийм залуу үзэгчт нь их залуу юм билээ шүү дээ. Тэгэхээр яг одоо нэвтрүүлгийг хийж байгаа продюсерийн багийнхан дандаа залуучууд байх юм. Ер нь тэгэл манай том хүүхдээс нэг холгүй л хүүхдүүд тэгээд бэлдэж өгж байгаа асуулт нь хариултын сонголтууд нь маш сонирхолтой. Тэгээ нэвтрүүлгийг бас одоо найзууд маань үзээрэй. Тэгээд энэ 7 хоног бол бид нар уулуурхайн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлэх боломжтой гэсэн сэдвээр ярилцсан. Тэгээд бас сонирхолтой зочид ирээсээ эрүүл хэмсэн гэдэг дээр л ажиллаж байна да. За чухал шит малтамлын дэлгэр мөрөндөө чухал шит малтамлын хуулийн төсөл хизээ өргөн баригдах вэ? Явц хэр байна? Энэ намрын чуулганаар өргөн барих төлөвлөгөөтэй байна. Одоо бол засгийн газар дээр очиод бүх яамдаар тойрогдоод санал нь нэгт хийгдэж засгийн газраас их хурл руу ирэх ёстой. Тэгээ тэрний дараа бол одоо над руу ирэх ёстой. Тэрний дараа аль биесээр өргөн барина. За ванчин тойгоо амжилт хүсье. Сүүлийн үед зөв сэдвүүд хөндөж асуудлаар талхалтай байна. Баярлалаа. Сайн байна уу гүшүнэ? Монгол улсын хүүхэндөө ванган Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтын өнөөгийн байдал хэрэгжилтийн гол онцлог болон өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй асуудлууд юу байгаа вэ? Одоо сая төсөв баталгаатай холбоотой за өмнө нь ч гэсэн түрүү жил бид нар хэд хэдэн удаач төсвийн тодтолтой холбоотойгоор хэд хэдэн удаач төсөв орчив. Тэгээ ингээ харж байхад бол манайхан дандаа л зарлага ярьдаг. Орлого талаа нэг их ярихгүй. Тэгэхээр энэ таны хөндөж байгаа сэдв бол яг л төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт гэдэг нь их л зөв байгаа. Тэгээд миний зүгээр бодлол одоо татвар төлөгчдийн мөнгөөр л төсөв бүрдэж байгаа. Тэгээд эрсдлийг жаахан үүрээд тэгээд татварын хувь хэмжээгээ багасгаад татвар төлөгчдийнхөө тоог олон болгох дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл одоо байнга л авж болох бүхий л төвшөнд нь боломжит хэмжээгээр нь ингээд тулгаад аваад хахаар буцаад татвар төлөгчд маань өөрсдөө хөгжих боломж нь хаагдаад нэмээд компаниуд байгуулагдахгүй байна. Татвар төлөгчд бий болохгүй байна. Сүүлд миний авсан мэдээллээр л бараг Дубайд компани байгуулад тэнцэнээсээ Монголд байгаа хүмүүсээ зөвлөх үйлчилгээгээр аваад явчих юм бол хамаагүй бага татвар төлж ингээд ах юм. Энэ бол ботгол асуудал. Манай Монгол олон залуучууд бас Узбекистан руу явж компани байгуулж байгаа сураг байлээ. Тэгээ энийг бас эдийн засгийн хөгжлийн яамныхан мэдчих байх хэвээр. Тэгээ энэ дээрээ бас гаргалгаануудыг талдаа гаргуул. Тэг яг ингээд одоо энд байгаа бид нар бас харахгүй байх вэ. Тэгэхээр хүүхэндөө ванган та бас саналаа илгээвэл холбогдох газар нь хургуулъя. Мөөги мөрцөл байна. Сайн уу мөрцлөө. Баярлалаа. Дорж хаан зэрэг байнгын ороогоор ярилцахдаа 5 жилийн өвсөний төлөвлөгөөний талаар уг сурыг сайн тайлбарлаж өгөхгүй бол сөрөг хүчин сөрөг талаас нь тайлбарласан мэдээлэл өгöd харагцаа. Алсын арай 20-50 маш чухал гэж боддог. Цаг үетэйгээ нийлээд засаад батлаад явах нь чухал. Харин тийм ээ. Сая бас ийм мэдээлэл гарсан юм билээ. Алсын арай 20-50 хэрэггүй л гин. Тэгээд бараг хүчингү болгоё гэсэн мэдээлэл цацагдсан байлээ. Тэгээ сөрөг хүчний ажлаа хийж байгаа бах. Гэхдээ энэ бол улсын том одоо эрх ашиг шүү дээ тий. 2 жилийн өмнөхөө би Оксфордын их сургууль дээр яг нэг байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр нэг тийм богино хэмжээний курс сурч ирсэн. Тэгээд Оксфордын их сургуулийн эдийн засгийн багш нар хичээл ордог байхгүй. Тэгээд яг тэрэн дээр сууж байхад болохоор юу яагаад лээ. Одоо маш олон орноос ингээ хүмүүс ирсэн. Тэгээд би Монголд л очиж байгаа байхгүй. Тэгэд чи би яг ажил дээр соёлын яам дээр байсан. Тэгэхэд юун дээр багш асууж байгаа хамгийн ихний асуулт. За урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон улсууд байна уу гэдээ асууж байгаа. Тэгээ мэдээж би өргөж юм л да 2050 дээр өөрөө ч ажиллаж байсан. Угаасаа манай байгаа юм чи. Тэгтэл өрөхгүй байсан улсууд бараг 3-2 нь байсан. Тэгээ тэгэнгүүт тэр багшийн хэлснээр бол энэ урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон орнууд нь сайн гэдэг юм жаа байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд дунд хугацааны бодлого нь чиглэгдээ. Тэгээ богино хугацаанд нь төлөвлөгөөнүүд нь гараад
Тэгээ мэдээж бодлогод агаад хуулиуд нь бас ингээ өөрчлөгдөд явцдаг. Тэгэхээр уул нь бид нар байгаа бичиг баримтаа сайжруулна уу гэхээс одоо тэгээ яах. Одоо тэгээ за байхгүй болгоо дахиад урт хугацааны хөгжлийн бичиг баримт дээр ажиллая гэвэл дахиад манай одоо байгаа мундгууд маань л ажил. Яг л иймэрхүү төрлийн бичиг баримт гарна. Тэрэнд бол итгэлтэй байгаа. Жаргал баярлаа. Дорж цэрэнгийн алтан гэрэл орой мэндэ уулуурхаан лиценз. За дорж ринцэнгийн алтан гэрэл таныг фоллоу хийчихье. Орой мэндэ уулуурхаан лиценз улсаас өгөөд орон нутагт нисрүүлж лиценз эзэмших нь ажиллах боломжгүй байгаа асуудал эрхэн шийдэх ёстой гэж үздэг вэ? Энэ дээр нэг ингэж идэх юм. Уулуурхаан одоо ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог талбайг засгийн газраас баталдаг. За тэр талбайг батлахдаа засгийн газраас бүх одоо яг холбогдох яамнаас нь бүх аймагуд руу засаг дарганарлуу алтан бичиг явуулаад энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэж шүү гэд нэгдсэн байдлаар зөвшөөрлийг авдаг. Тэгээ энэ батлагдсан талбай бол 2018 онд хамгийн сүүлд батлагдсан. Тэгээ энэ үедээ зөвшөөрөгдсөн талбайнуудад л одоо олгож байгаа. Тэгтэл яасан гэхээр 2018 оноос хойш 20 оны сонгуул явагдаад сая 24 оны сонгуул явангууд одоо орон нутагт байгаа засаг захиргааны нэгж дээрх одоо удирдлагууд солигдчиход байгаа. Тэнгүүд би зөвшөөрөөгүй гэдэг ингээд. Тэгээ өмнө нь бас иргэдийн урдлаараа зөвшөөрсөн одоо зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр яг одоо ашигт малтмын газрын засгийн газар дээр тэр аймгийн тэр сумын одоо тэр хариу нь хаана байна? Анхны санал авахд өгсөн хариу гингүүд тамга тэмдэгтэй гараад ирдэг шүү. Тэгэхээр хэрвээ одоо зөвшөөрөхгүй байна, ингээд байна. Одоо бид нар зөвшөөрөөгүй гэсэн асуудал гарах юм бол ашигт малтмын газрын засгийн газар руу мэдээлэл түргүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр холбогдох удирдлагынх нь гарын үсгтээ хурлын тэмдэглэл дээр бүх тэр юмнууд нь гараад ирэх юм бол бас одоо эсэргүүцэх нэг шалтгаан нарилнаа. Тэгээ хэрвээ эсэргүүцээд ах юм бол би ойрдоол хэлж байгаа зүйл нь одоо хүмүүс зөвлөгөө өгж байгаа ч юм уу эсвэл одоо найз нөхд мод шинжилгээний технологийн сургуулийг төгссөн болохоор одоо хамт төгссөн найзууд маань л энтэнд ажиллаж байгаа юм л да. Тэгээ тэд нар маань болохоор надад хэлж байгаа нь хайгуул ашиглалт хоёрыг ерөөсөө л хольж ойлгоод байна гэдэг. Хайгуул хийж ийна гэхэд хахад л уурхааны ихтгэн ингээ уурлаад байдаг. Тэгээ ер нь бол яг үндэ хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 100 тусгай зөвшөөрлийн нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү хүрвсэн байгаа ийм статистик Монгол улсад байгаа шүү. Америк нэгдсэн улсад бол 200 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг нь ашиглалт болж байгаа гэсэн статистик мэдээтэй байдаг. Монгол улс яг хуу харьцангуй бага судлагдсан. Учираас бас юу байгаа боломж нь бол их гэж харж байгаа. За мөнгөн сар Францад өөрийн эх орондоо 2001 оноос газрын гүний олборлолт тэр дотроо урааныг олборлохыг хориглосон байдаг юм байна. Тэгээд өөрсдийнхөө нутагт уран олборлохгүй байхад та нар яагаад үүнийг судлахгүйгээр бүр Улаанбаатар хот очиж газар дээр ямар аюул үүсээд 10 толс судлахгүйгээр ухааны аимшигт гэрээг хийж эргүүлээд цөмийн хаягдлыг гэнэх хүс хүртгэр орондоо зөв. За таныг фоллоу хийгээд хий. За энэ асуудал ер нь нээлттэй байдаг мэдээлэлүүд байна шүү. Тань руу бас хэрэг өнөөдөр одоо надад 4 минут л үлдчих шүү байна. Би бас нэг хүүхдүүдэд унтахаас өмнө харьчих санаатай л байна. За Франц улс дахь ураны ордууд гээд зүгээр одоо Google дээр хайгаад үзэхэд хамгийн ихний мэдээлэл ингэж гарч байгаа хэвээр. Би өөрөө хэд удаа хайгаад судалсан учраас мэдээд байгаа юм. Бүх ураны ордуудаа ашиглаад дууссан. Бүр одоо хаягдлын далангаа хүртэл дахиад ашиглажсан ийм орн байгаа. 1996 оноос байна уу Казахстанд одоо өөртөө дууссан, өөртөө ордохгүй болсон. Тэгээд хэд хэдэн газар олборлолт эхлүүлсэн. Тэр нэг нь 1996 онд Казахстанд эхлүүлсэн байт юм л. Тэгээд тэрэн дээр тэр орд дээр бас улсын хурлаас ажлын хэсэг гарч бол очсон. Энэ гэрээ байгуулахтай холбоотой, гэрээтэй холбоотой. Тэгээд тэгэхэд бол яг Монгол улсад Дорнов аймгийн Улаанбаатар суманд хэрэгжих төсөлтөө яг ижлэхэн аргаар бол олборлолт яваад өнөөдрийн хүртэл ямар нэгэн асуудалгүй л байна. Тэгээд одоо энэ Улаанбаатарын иргэдтэй Наранбаатар гишүүнтэй говийн бүсийн гишүүн байгаа шүү дээ тий. За нэг бараг сарын өмнө байна уу? Яг газар дээр нь очиж танилцаад ярилцаад компани үйл ажиллагаатай бас танилцаад явсан. Тэгээд тэгэхэд бол Улаанбаатар сумын иргэд одоо хэрвээ өнөөдөр яг үзчихвэл мэдчихэж байгаа байх. Яг иргэдтэй уулзаад ингээд сууж байхад яг сумын иргэд болохоор ойлголт нь зөв байгаад тийм лээ.
Тэгээ яг эсрүүцэж байгаа мэдээж хүмүүс байгаа. Тэгээ мэдээлэл авах эсвэл их усүр нь ойрхон байгуулахаар очиод авчдаг байх. Хөрс зэрэгэлдээ сумдууд болохоор аюу эсрүүцэдсэн. Тэгэхээр энэ мэдээллийг бас зөв өгөх хэрэгтэй. Бид нар бүгд нэг зүйлийн мэдээлэлтэй байж чадахгүй. Тэгэхээр яг холбогдох төрийн байгууллага нь тэнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь мэдээлэл өгж явах хэрэгтэй. За цөмийн хаягдал бол үүсэхгүй. Цөмийн чинь одоо бид нар чинь газрын доор байгаа тэр урааныг нь гаргаж ирээд л экспортлж байгаа. Ямар нэгэн боловсруулалт хийхгүй. Түлш бий болохгүй. Тэгээ мэдээж ингээл яриад ах нь одоо итгэл төрөхгүй байвал олон их усүрээс хараад үзээрэй. За булган содном цэрэн Монгол улсыг маань өнөөдрийн хүртэл тэтгэж яваа газар доорх баялаг маань хэдэн жилийн нөөцтэй вэ? Таны бодлоор хамгийн түрүүнд юунд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ? Ер нь за 2021-2 онд нэг тийм Европын цэргийн босгол төвчлийн банкнаас хийгдсэн судалгаа байдаг. Тэрэн дээр болохоор ашигт малтмалын ихтийн төлөв гэдэг ашигт малтмалын ордууд хэр олдох боломжтой вэ гэд улс орнуудыг жагсаасан байдаг. Европын цэргийн босгол төвчлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгддэг бүх улсуудаа судлаад жагсаахад манай Монгол улс болохоор юуны дараа Оросын дараа Казахстаны өмнө бичигдсэн байдаг. Тэгэхээр хэрвээ бид нар хайгуулаа сайн хийгээд одоо эзэн нь юмаа мэдээж эргэн усаа ашдаг гэдэг шиг хаана дараагийн одоо ордууд дараагийн эрдэнэт байгаа юм бэ гэдгийг ядаж мэдээд авах хэрэгтэй л. Тэгээ одоо бас бүрэн мэдээлэл байхгүй. Тэгэхээр хайгуулын ажлыг бол ойлгож дэмжиж явуулах зүйтэй. Тэгээд яг газрын тосны үйлдвэр удахгүй бид нар барих гэж байгаа. Тэрний өсөв гэхээр Монголд бол бензиний үйлдвэрлэх гэдэг шүү дээ, тий. Тэгээ тэр үйлдвэр болохоор одоо баригдана. 27 оны сүүлээр бол ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа шүү байна. Та бүхний мэдж байгаагаар Монгол улс бол бензиний гаднаас бараг 100% авж байгаа. Оросоос авдаг шүү дээ. Тэгээ одоо энэ геополитикийн асуудал гээл яриад байгаа. Дайнтай холбоотойгоор бол одоо асуудлууд үүсэх эрсдэлтэй учраас цаашдаа юу явах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө түлшээ гаргаж авдаг байх хэрэгтэй. Бензинээ үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Тэгээд энэ үйлдвэрийн түүхий эдэн хэрэгтэй шүү дээ. Одоо тэгэхээр газрын тосны судалгааг хайгуулыг ч гэсэн эрчимжүүлээд 27 оны төгсгөл гээд үйлдвэр ашиглалтанд ороход яг тэр түүхий тосоо Монголоос өөрсдөө авдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л түүхий тосыг нь Оросоос авдаг байж болохгүй. Содном Балжир мөнгөн сар та удлаа мэдээлэл өгч байгаа юм шүү. Францын уран дуусаагүй дэлхийн 4% ураантайгаа улс гэтэл Монголын урааныг ухаж энэ аюултай гарт баригдахыг нүдэнд харахгүй химийн элементийг гаргаж ирж амьтад нь хорсоо. Би одоо худлаа ярьж яах вэ? Одоохон хамт хайгаад энэ линкийг өгөөдгий. За яг олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлэл байна. Танада бүгд эрүүгийн тайлан байх шиг байна. Гэтэ эндээс цаашаа decommissioning projects Mongolia дандаа фраз гээд хайнгууд нүүн гарч ирээд байгаа. За
Дараа нь явах юм. Энэ англи нэг их сурулж байна. Тань руу явуулчаа. Дараа нь хэрэгтэй гэж үзвэл эргээгээд мессеж хийрээ. За 19:33 болсон байна. Өнөөдрийн лайва бүгдээрээ дуусгая. Таад маань бас дараа нь төхөөд үзэх бас боломжтой байх юм лээ 30 хоног. Тэг өнөөдөр асуулт илгээсэнд маш их баярлалаа. 12 сарын 3-нд байгаа хаа. 2-7 хоногийн дараа дахиад уулзъя гэж утсан байгаа. 12 сарын 3-нд иргэд уулзъя. Баярлалаа.